За Батлууд сайдын болоод энэ цэргийн алууны одоо ардын хүүхдийн амь насны асуудлаа. Ер нь яагаад ардын хүүхдийн амь нас энэ авилгач засгийн газар, авилгач түвшмүүдүүд авилгач одоо энэ ардын намын засгийн газраас хямдхан байх ёстой юм бэ гэдэг асуултанд бид нэр хариулт өгөх ёстой гэж бодож байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт нь зөвхөн одоо Батлангуйлах сайдтай холбоотой асуудлаас гадна ер нь засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж байгаа нэг үндслийн нөгөө нэг алдартай олон авилгалын хэрэгүүд хайцсан бэ. Хэдэн тэрбум их найдаар хэрэгжсэн эзэн биетэй төрийн өндөр албан тушаалтад бие биенээ авилга хулгаад дуудаж нотлох баримт гаргаж телевиз радиогоор ярьж байсан тэр авилгалын хэрэгүүд хайцсан бэ. Одоо ингээд албан тушаал аваад засаг төрөө байгуулад ингээд амар жимэр болчих юм уу? Энэ зөв юм уу? Монгол улсын ерөнхий сайдад үндсэн хуулиар болоод бусад хуулиар хуулийн гэрчлэлтийг хангуулах, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэг Монгол улсын ерөнхий сайдад хамаардаг. Одоо та нар сонсож байна уу? Тэр авилга хулгайн хэрэгүүд хайч юу? Хинийтэйгээ тэмцэх хүсэлгүй байгаа юм байна, дүр эсгэж байгаа юм байна. Ийм учраас засгийн газарт хариуцлага тооцох үндэслэлтэй юм байна гэдэг санал Ардчилсан намын бүлэг дээр гарч 100% саналаар энэ асуудлыг зохион байгуулах ёстой гэдгийг надад бас одоо даалгасан.